Галзуу анимашн сувагтан тавтай морилцгоо. За энэ удаад буруу та нартай 2021 онд гарсан Лука. Гихэн галзуу хөөрхөн анимашныг ярьж өгөхөөр сонголоо. Энэ галзуу хөөрхөн анимашн та нарт мань таалагдана гэдэгт мөн буруу 100% итгэлтэй байна. Тэгээд энэ галзуу хөөрхөн анимашныг Butterfly Gamma Dopplerтэй кенгуру самартай хамтран хүргэж байна. Самар авчидэл Butterfly Gamma Dopplerтэй болно гэж боддоо. Галзуу эц description хэсгээс дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Та нар мань тэгээд саба дараагүй бол саба, дарцсан бол лайк дарахтал тэгэл болоо явчих байгаа юм. За тэгээд хэдүүлээ энэ галзуу хөрхөн анимашны тайлбараа эхлүүлцгээе. За Италийн нэг далайн эрэгт орших Порто Россо гэх жижиг загасчдын хотод хүмүүс далайн мангасуудын талаар үлгэр домог болгон ярьцгаадаг байжээ. Зарим нь тэднийг харагдсан гэх газруудаас зайлсхийдэг бол харин архаг загасчид далайн мангасуудыг харах юм бол үг дуугүй агнахад бэлэн байдаг аж. Шөнө болж одод түгжээ. Хоёр хөгшин ир моторт зав хөлөглөөд загасчлахаар явж байлаа. Энэ арлын дэрэгдээс загасчлах хэрэг байна уу да? Энэ хавийг далайн мангастай гэлцдэг юм билээ. Мэдхий далайн мангас гэж байдгүй юм. Тэр чин зүгээр л хүүхэд айлгах зорилготой үлгэр. За тэгээд тэр хөгжим их шиглүүлээд тоглонга тороо шидэж загасчилж эхэллээ. Энэ чимээнээр үл мэдэгдэх нэг далайн амтан тэднийг чиглээд сэлнэ. Тэгээд тэр амтан завин дээрээс гараараа тэмтэрч гартад харсан эд зүйлсийг авч байхыг тэдний нэг нь олоод харчихна. Далайн уснаас цухих гэрэлтсэн ногоонуудтай далайн мангасыг тэд хараад айж цочсондоо уулга алдаж бушуухан тороо тадлаа. Энэ үед нөгөө далайн мангасч тэдний яг дээгүр харайлгаж даажигнаад цааш шумбаад сэлнэ. За тэгээд айд сандарсан хоёрч далайн мангасыг буцаад ирэхээс өмнө бушуухан буцацгаалаа. Тэр хавийн далайн ёроолд Лука гэх нэртэй ногоон хайрстай цэнхэр үстэй далайн мангас хүү амьдардаг байлаа. Лука хүү ээжтэй загснуудыг нь хариулж тусалдаг байж. Тэгсэн тэр нэг өглөө Лука хүү нэлээд сандрангуй байна. Учир нь тэрний загаснууд тарж бутраад хаашаа ч юм явчихж. Сандарсан хүү ийш тийшээ сэлсээр загаснуудаа бушуухан цоглуулж сайн нэг санаа амарлаа. Тэр өөрсдийнх нь төрөл зүйл болох далайн мангасуудын талаар хүмүүс юу гэж боддгийг ерөөсөө мэддэггүй байлаа. Хүний ертөнд соёл иргэншлиг харахыг мөрөөддөг Лука загаснуудаа хариулахаар гадуур явхдаа далайн ёроолоос хүмүүсийн хаяж гээгдүүлсэн эд зүйлсийг олоод нэлээд сонирхон цоглуулдаг. Нэг өдөр Лука хүүг усанд орох хадны ан цав дундаас сонирхолтой эд зүйлс олоод шохоорхон үзчитэл гинэд усанд шумбөгчийн хувцастай гартаа жад барьсан хүн бууж ирээд тэрэн лүү чиглээд ирнэ. Хүүч тэрнийг хараад сандарч хадан дунд нуугдлаа. Тэгсэн өнөө хүл мэдэгдэх багтай хүн өөрөө Лукаг олоод ирсэнд хүү өмхөлцгөө хагартлаа байдаг. Тэгээд тэр хүн бага тайлтал азуулахад хүн биш харин өөртөө адилхан далайн мангас хүү Альберто байлаа. Тэгээд Альберто шумбөгчийн хувцаа тайлаад тэр хаваараа байсан эд зүйлсийг цуглуулж ойролцох харал руу сэлэхэд "Хөөе, наадуул чинь миний гişтэй. Бас чи энэ жадаа орхичлоо." гэсээр Лука тэрнийг дагана. Тэгсэн Альберто далайн эрэгт очоод шууд уснаас гараад явчлаа. Тэрнийг уснаас гармагцаа хүн болж хувирхийг нь хараад Лука хүү гайхан алмаарна. Тэгээд Альберто тэрнийг дэгэ модороо яах ихэн зургу усны мандал дээр татаж гаргаад эрэг рүү шийдсэнд Лука тэр дөрөө хайрсан гуйжаад хүн болоод хувирчихна. Амьдралдаа анх удаа ийм зүйл үзсэн Лукад энэ нь дэндүү аимшигтай санагдсан учраас нүдээ гараараа дараад ойрлж эхэллээ. Тэгсэн Альберто тэрнийг тайвшруулахыг оролдсон ч гинтийн явдалд хит их цочирдсан мань Лука бушуухан ус руугаа ороод гэртээ харина. Гэсэн ч Лука тэр шөндөө цурам хийлгүй бодол болж хонжээ. Тэгээд маргааш өглөө загас хариулах ажлаа мануухай босгож зохицуулчихад зориг гаргаж нөгөө арал руу дахиад очихоор шийдлээ. Тэгээд уснаас гарах хэсгээ шийдэж ядан байтал Альберто хүрээд ирнэ. Тэгээд Альбертогийн тусламжтайгаар Лука дахиад хуурай газарт гарна. Газрын татах хүчийг хизээж хүн шиг мэдэрч үзээгүй бас хоёр хөл дээрээ хизээж алхаж үзээгүй тэрний хувьд босож зогсоход жахан хэцүү байлаа. Тэгсэн Лукагийн аз болоход Альберто тэрэнд зааж тусалсанд тэр чаажмаар дасан зогсож аалхаж эхэлнэ. Дараа нь Альберто тэрнийг нэг цамхагт дагуулж авчираад баялаар явсан. Одоохондоо ганцаараа хүсснээр амьдарч байна да гэж хэвнэ хэлнэ. Тэгээд Альберто цуглуулсан эд зүйлсээ тэрэнд үзүүлж гайхуулна. Гэвч Лукагийн сэтгэлийг хамгийн их хөдөлгсөн зүйл бол Vespa гэх мопедийн зурагт хуудас байлаа. Энэ дээр суугаад хүссэн зүгтээ явж болно. Дэлхийн аль ч үнцэг булан бүрт хүрэгдэг эддээ. Тэгвэл Vespa гэдэг чинь эрх чөлөө байх нь. Тэгээд Лука хүү Vespa унаж дэлхийг тойрох мөрөөдөлд автнаа. Чи өөрөө Vespa хийх гэж байгаа мó? Шаардлагатай сэлбэгнүүд бүгд энд байх шиг байна. Нэрэ тийм байна. Өөрөө хийж үзнэ. Чи надад туслахгүй үз. Би юу? Тэгэл дээ. Гэтэ уучлаарай харихгүй болохгүй байна. Ээж аав минь энэ бүхнийг олж мэдэх юм бол би чинь баларна штэ. Тийм учраас ингээд өөрд баяртай.
Тэгсэн тэр сайхан газарт сэтгэл нь хоригдсон Лука буцаад явж чадсангүй. За тэгээд тэр хоёр далаагаас олсон хог хаягдлаар өөрсдийн Веспаг бүтээцгэнэ. Лука цаг тутамд би одоо ёстой явахгүй болохгүй гэж хэлжсэн ч мопед хийх хүсэл эрмэлзэлдээ хөдлөгдөөд явж чадалгүй Альбертод тусалсаар байлаа. Лука байсгийгээд за би ер нь явлаа гих боловч шиг хамт ажилласаар эцэст нь тэдний хувьд жинхэнэ урлагийн бүтээл мэт харагдах Веспаг өгсөрч чадлаа. Тэгсэн Лука хуурай газарт хэд удаан байсан учраас санаа зовоод тэр даруй гэртээ харихаар явнаа. Тэгээд гэртээ ирэхэд ээж нь тэрнээс чи хаашаа явснаа хэлэхгүй мүү гэж нэлээд ширүүнээр асуусанд мань хүү айсандаа золтой л үннээ хэлчихсэнгүй. Аз болоход эмээн тэрнийг хамгаалж би далайн хөргөс тэмэг авахуулахаар явуулсан юм аа гэж хэлээд тэрнийг нэг юм аварна. Маргааш нь хөвгүүд дахиад уулзалдаж урд өдрийн хийсэн мопедо туршиж уулын уруу давхиж үзэхээр шийдлээ. Тэгсэн Лука туршиж үзэхээс айсан учраас Альберто толгодын их зуруу буухаар болж уруудад давхина. Энэ үед мопед нь хэсэг хэсгээрээ бутусэрч сүулдэ Альберто явгарч орхиод хар ирчээрээ гүйсэр эрэг дээрээс улс руу өсөрлөө. Аз болоход тэр бэртэж гэмтсэнгүй. Ингээд анхны мопед нь бүтлгүйдсэн ч гэсэн тэд дахин хийж улам сайжруулж туршсаар цагийг хамтдаа хөгжилтөд өнгөрүүлж хоорондоо улам дотн найзууд болцгоодог. За тэгээд дахин нэг шинэ мопед бэлэн болмогц Альберто Лукаг зэрэгжүүлээд хамтдаа мопедоор бууя гэж ятгалаа. Тэгээд тэд үсрэг тавцангаа яст мэлхий дээр байрлуулад толгодын уруу давхиж тавцан дээгүр харайлган тэнгэрт шуудтай зэрэгцээд нисэж ирснээ игц доошо хад мөргөх шахаад ус руу унцгаалаа. Тэгсэн энэ үеэр Лукагийн ээж аав хоёр тэрнийг мануухай босгож загаснуудаа орхичхоод хуурай газарт гараад угааг нь мэдчихлээ. Ингээд эцэг их хоёр нь тэрнийг далайн бүр гүнд амьдардаг авгахтай хамт хэсэг амьдруулахаар явуулна. Авгах Хьюгон нэлээд хачин яриатай бас арьсан тунгалаг дотор эргэтнүүд нь нэвт харагддаг нэгэн байлаа. Энэ бүхнийг өөрт нь хайртай учраас өөрийг нь хамгаалахын тулд хийж байгаагаа ээж нь тэрэнд ойлгуулахыг оролдсон ч Лука хүү далайн гүн рүү явахыг үнэхээр хүсэхгүй байлаа. Тэгээд уур нь хурч бухимдсан Лука Альбертотой уулзаад энэ тухайгаа хэлдэг. Тэгээд тэд хэсэг ярилцсны эцэст Порто Россо тосгонлоо зугтаахаар шийдлээ. За тэгээд тэд хот руу сэлж очоод эвдэрхий завны доор нуугдаж эрэг дээр сэмхэн гараад хот руу нэвтэрнэ. Мань хоёрыг хотын талбайд ирэхэд хаа сайгүй далай мангас загас агнжуга баримл бас зураг байснаас гадна гудамжаар дэгээ жад барьсан загасчд явахыг хараад Лука айлаа. Тэгсэн Альберто тэрнийг тайвшруулад хамтдаа цааш явцгаана. Тэгээд хотын төв талбайд очиход Веспа мопедны дуугарах чимээ хөгжмөний чанга дуу гарч час улаан өнгийн Веспа унсан их цамтай өнгөрөө залуу давхиж ирээд талбайг бүтэн тойроод хүмүүст гайхуулан зогслоо. Лука Альберто хоёр Веспаг бодтоор нь харж угаадаа олзуурхан баярлцгаана. Тэд эзэнтэй нуулзахаар урагшаа алхтал тэр хавьд хөл бөмбөг тоглож байсан хүүхдүүдийн бөмбөг тэднийг чиглээд өнхрөөд ирэхин тэр. Хүүхдүүдч нааш нь өшгөлөөрэй пас гэхээр нь өмнө нь хөл бөмбөг тоглож үзээгүй Лука чиглүүлээд өшгөлтөл нөгөө бөмбөг нь тис өөр тийшээ далигаад хананд байгаад нөгөө залуугийн Веспаг унтал нь цохиж орхино. Тэр залууг Арколлиг нь. Веспаг нь унагсанд ууралсан тэр тэднийг дээрлэхэж элдвэр хэлж доромжлоод харин өөрийгөө Порто Россо уралдаанд байнга төрүүлдэг. Тэгээд Веспатай болсон тухайгаа хэлж гайхуулдаг. Тэгээд Лукаг шилдэж аваад чирж толгойг нь усан ориглуур дүрх гэж оролдоход Лукагийн хацар нь хайрстаж жинхэнэ төрх нь ээлжлэгдэх шахна. Тэгсэн аз болоход ачаа ачсан дугуйтай улаан буржгар үстэй зоригтой хилэмгий гэж жигтэйхэн нэг охин хажууд нь ирж зогсоод Лукаг аварч тэр хоёрыг ачаан дээрээ суулгаад авч яваад аюулаас аварлаа. Тэр охиныг Жулиаг нь Жулиа охин зуны амралтаараа аав дээрээ ирсэн нь тэр. За явах замдаа тэр нөхөр яаж Веспатай болсныг асуухад Жулиа өөрийн өрсөлдөгч Арколлиг Порто Россогийн цомд ялалт байгуулж Веспа авах мөнгөтэй болсон гэж тайлбарлана. Энэ нь усанд сэлэх, паста идэх, дугуй унах гэсэн 3 төрөлд уламжлалт уралдаан байлаа. Олон жил дараалан ялагдаж ирсэн Жулиа энэ жил заавал ялахыг хүсэж байгаагаа хэлэхэд Лука тэрнтэй нэгдэж нэг баг болж оролцох санал гаргана. Тэгээ Жулиа тэдний ур чадварыг шалгахаар болоход Лука дугуй анх удаага унаж үзэж байгаа болохоор чадахгүй хэсэг байтгалнаа. Тэгсэн ч бууж өгөлгүй нүдэн дээр нь дахин оролцсоор дажгүй унаж сурдаг. Жулиа Альбертогоос хэр сэлдгийг нь асуухад тэд усанд норж болохгүй учраас сэлж чаддаггүй юм шиг дүрээсгэнэ. За тэгээд Альберто гомон идэх тэмцээнд Лука дугуй унах тэмцээнд орохоор болоод харин Жулиа усанд сэлэхээр тохиролцож за тэгээд тэр гурав борчууд багийнхан болцгооно. Дараа нь Жулиа тэдний гэртээ авчраад далайн мангас агнадаг байсан аимшиггүй загасчин аав Массимотойгоо танилцууллаа.
Охины аав их том биетэй сүртэй ширүүн хүн харагдсанд тэрнээс айсан Лука аманда балгасан усаа Альберто руу төрөгсөнд нүүр нь хайрстаж золтойл тэрнийг бариад өгч гисэнгүй. Тэр хоёр бошуухан ширээн дагуур нуугдаад нүрээ арчаад буцаад сууцгаалаа. Орон хоолны үеэр Жулия аавда тэмцээнд багаар оролцуулсан тухайгаа хэлээд бүртгүүлэх мөнгөгүй нэ. Тэгсэн аав нь охинд сүүлийн үед загас баг баригдж байгаа учраас мөнгөөр тусалж чадахгүй гэж хариулна. Энийг сонссон Альберто Лука хоёр аавд нь загасчлахад нь туслая гэж санал болгоно. За тэгээд аав нь зөвшөөрч тэд бөөн баяр болцгооно. Маргааш нь Жулия дугуйндаа загсаа чад борлуулахаар ажилдаа гарч харин нөгөө хоёр аавыг нь дагаад мууртай хамт загасчлахаар явлаа. За тэгээд нэг газарт очиод загасчлахаар зогссонд Массимогийн муур тэр хоёрыг ёр зүгээр суулгадаггүй. Учир нь тэр хоёрыг далай мангас гэдгийг тэр муур мэдсэн байлаа. За тэгээд хэсэг оролдсны эцэст Лука аргагүй ирэхэнд энэ газар загаснуудын оршуулгын газар учраас загас ойртодгүй гэж Массимод тайлбарлаж өгсөнд Альберто загас ихтэй өөр нэг газрыг зааж өглөө. За тэгээд Массимо заваа дүүртлэн загас бариад баяртайгаар буцаад явдаг. Ингээд тэмцээний бүртгэлийн мөнгөтэй болсон мань 3 Порто Россогийн цомд бүртгүүлэхээр очрлон хүлээцгээж эхэллээ. За байж грапрон гэлснийг реклам алгадаадах юм. Цаан чинь хөөе супер хонжирын суглаа эхэлжээ. Юуны хөө гэж юу? Carrefour Mongolia салбараас 10 ширхэг кенгуру самар худалдаж аваад баримтаа үзүүлж нэг суглааны эрх авна. 10 самар нэг суглаа гэж байгаа. Хэдэн ч эрх авч болно гэж боддоо. Супер хонжир нь юу юм бэ гэвэл Butterfly Gamma Doppler галзууц. За тэгээд бас олон гоёмсог скинүүд. 2026 оны 3 сарын 14-нд 12 цагт Зайсангийн ориглын урд байдаг Carrefour Sila Center-т тайзан дээр Lexor хорлоо нартай нэг эсрэг нэг тоглоод ялах юм бол скин хожих боломжтой гэд боддоо. Галзууц. Одоо хэдүүлээ дэлгэрэнгүй рекламыг үзцгээе. Скинтэй кенгуру хөтөлбөрийн супер хонжуур тодруулах хаалтын арга хэмжээнд та бүхнийг хүрч байна. Супер хонжуур, Butterfly, Knife, Gamma Doppler. Зөвхөн Carrefour сүлжээ дэлгүүрийн салбаруудаас 10 ширхэг кенгуру самрыг худалдан аваад авсан баримтаа үзүүлээд суглааны нэг эрхтэй болоорой. Таны суглааны эрх хэр олон байх тусам супер хонжуур хожих боломж чинь ихсэх юм. Энэ өдөр та манай арга хэмжээнд хүрэлцэн ирснээр супер хонжуур болох Butterfly, Gamma Doppler-аас гадна өөр олон гоёмсог скинүүдийг хожих боломжтой юм. Арга хэмжээний хөтлөгчөөр Comedian мөн стример хорлоо. Мөн таленттай стример Lexor үлдсэн ирэх болно. Та тайзан дээр стример хорлоо болон Lexor-той нэг эсрэг нэг байтал хийж ялагч болсноор скины эзэн болох боломжтой юм. Мөн болоогүй бидэнд артистууд байна. Шоу болон Baby-на Elephant байна. Супер хонжуурыг тодруулах арга хэмжээ 2026 оны 3 сарын 14-ний өдөр Бямбгарагт Carrefour Sila Center 12 цагт эхлэх болно. Та бүхэн самар авсан баримтаа авч ирээд суглаанд оролцож азаа үзээрэй. Скинтэй кенгуру самраа задлаад скин хож. Монголын контрчид маш олон болох болтугай. Галзуу гэж. За, тайлбараа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. Тэгсэн гэнт Арколли Гуидо Скичо гэдэг хоёр тусалгаа дагуулж ирээд найзууд чинь манай эмтлэх биш учраас манай хотод ирсэн татвараа төлөх ёстой. Ингээд Жулиагаас мөнгийг нь булаагаад авчлаа. Тэгэхэр Альберто тэрнийг халз зодолдё гэж дуудсан ч Жулия Лука хоёр тэрнийг болиулаад Арколлиг үгээр идэж эхэлдэг. Тэгээд тэр хоёр Арколлиг дандаа хог түүж иддэг. Нарийнхан сахалтай сон загас шиг гэж шоолсонд тэр хавийн хүүхдүүд нэр хийтэл инээлтлээ. Хэлэх үггүй болж байдалд орсон Арколли ууртайгаар мөнгийг Лукад буцааж өгöd. Тэмцээн дээр та нарыг баяаха болгож өгнө гайгүй гэж хэлээд явлаа. За тэгээд мань 3 яаравчлан тэмцээнийхээ бэлтгэлд орцгооно. Лука дугуйнж Альберто төрөл бүрийн гомон идэж бэлтгэлээ базаана. Тэгээд Жулиагийн усанд сэлэх бэлтгэлээ хийх ээлжин болоход тэд хамтдаа заваар далаад гарлаа. Тэгсэн тэднийг завтай байж байгааг харсан Арколли моторт заваараа тэдний завийг чиглэж хурдлаад зад мөргөхийг оролдлоо. Азуулахад тэрний туслах Гуидо эцсийн мөчөд хөдөлгөөрөө эргүүлснээр Ослоос сэргийлж чадна. Тэгсэн мотортой зав шарвахад ус цацагдаад Альбертог норгосонд мань нөхөрч тэр дөрөө далай мангасын төрхтөө болж хувирлаа. Тэгсэн аз болж Жулия Арколлитой хэрүүл хийжсэн учраас Лука алчуураар найзаагаа халахлах гэж оролддог. Гэвч тэрнийг санамсаргүйгээр ус руу цохиод унагчлаа. Тэгсэн Арколли Альбертогийн сүлийг хайлтхарж амжсан ч Жулия анхаарлыг нь сарниулсанд төдийлөн юм бодлогоо өнгөрдөг. Энэ үед Лукагийн эцэг их тэрнийг алга болсныг мэдээд Порто Россо руу очиод хайхаар шийдлээ. Тэгээд тэд уснаас гарч хүн болж хувраад хот руу очицгооно. Тэд Лукагийн хүүхэд царайг мэдэхгүй учраас таарсан хүүхдүүдээ ямар нэг байдлаар аргалж ус руу унгаагаад далай мангас болж хувирах эсхийг нь шалгасаар явдаг.
Тэгэд тэд Лукаг олоогүй учраас тосгоны төв талбайд хөл бөмбөг тоглож байгаа хөөхтүүд дээр очиод тэднийг нэг нэгээр нь бөмбөгөөр онож ус руу унгааж шалгана. Гэвч Лука хүү тэдний дунд байсангүй. Энэ үед Арколид бараг баригдах шахсан мань хоёр Жулиагийн гэрлөө буцахаар явж байна. Харин ээж нь талбайд байсан бүх хүүхдүүдийг бүгдийг нь шалгаж дуусаад Дельфинийг дуурайж дуурсанд Лука тэр дууг сонсоод ээжигээ ирчихсэн байна гэж бодоод шоконд орлоо. Манай эцэгийг хэрчгсэн юм шиг байна. Одоо яана? Намайг далайн гүн рүү явуулчих штеп. За тайвшир да. Тим юм хийж болохгүй. Энэ үеэр Массимо хөвгүүдийг тор татахад туслуулахаар дуудана. Тэгээд том биетэйгээр Альберто тэрэнд туслахаар бууж Жулия Лука хоёр хоёулахнаа үлдлээ. Тэгээд тэр хоёр тэмцээнд төрүүлснийхээ дараа юу хийх талаар ярилццгаана. Альберто бид хоёр өдөр бүр өөр өөр тийшээ явж харин оройд нь загсан дор унтна. Чи оддыг хэлээд байна уу? Чи эднийг загас биш гэдгийг мэднэ үсттэй. Мөн байлгүй яах вэ? Альберто надад бүгдийг нь ярьж өгсөн. Тэгсэн Жулия гайхаад тэрнийг дагуулж яваад телескоптой танилцуулж тэрэнд нарны аймаг оддыг харууллаа. Дараа нь Жулия номнуудаа үзүүлэхэд Лука мэдлэгт дурлж улам ихийг сурч мэдхийг хүссэндээ бушуухан шиг сургуульд сурахыг мөрөөднө. Би энэ номыг түр авч болох уу? Ядаж өнөөдөртөө боллгүй яах вэ? Энэ ном одоо чинийх болсон. За тэгсэн Альберто орж ирээд тэр хоёрыг дотногоог анзаараад битүүхэндээ найзыгаа алдахаас айдаг. Тэгээд Альберто Лукаг дагуулад хот дундуур алхасаар удаан мөрөөдсөн Веспа дээр очно. Энэ зөв Лука өөрийн сурсан зүйлсээ ярьж одод бол загас биш. Харин авраг том галан бөмбөлгүүд гэдгийг хэлэхэд Альберто тэрний яриаг үл тоож харин эсэргээрээ Веспагийн талаар ярина. Илүү ихийг сурч мэдхийг хүссэн Лука сургуульд сурч үзвэл илүү сонирхолтой байж магадгүй гэж хэлэхэд Альберто Веспа унаад илүү эрхчлөөтэй байх нь илүү дээр гэж зүтгэн. Лука найзгаа алдчихгүй гэж айсан Альберто зориуд Лукагийн хэлсэн бүхнийг нь үг эсгэж байлаа. Тэгээд сургуульд явбал тэрнийг далай мангас гэдгийг нь хүмүүс мэдчихнэ гэж айлгсанд Лукач тэрнтэй санал нийллээ. Тэгсэн Арколи ирээд хөвгүүдийн зүг загасны жад шидэж сүрдүүллээ. Тэгээд Гуидо Скичо хоёрт Альбертог барьж байхыг тушаагаад өөрөө гэдэслүүн цохоод авна. Тэгсэн Лука жад шүрч аваад "Бол яг одоо болохгүй бол зоон шүү" гэсэнд тэдэж Альбертог тавьж явуулна. Хүнд байдлаас арай гэж мултарсан мань хоёрч бушуухан шиг зүгтааж Жулиагийн гэрт ирээд аюулгүй хонцгоно. За ингээд өдөр хоног өнгөрөх тусам тэд бэлтгэлээ улам шаргуу хийх боллоо. Лукач толгодод дүүрэн ачаатай дугуугаар хурдтай жийж сурчээ. Энэ зур Лука Жулия хоёр хоорондоо дотносож хамтдаа амтан судлал одон орон болоод бусад шинжлэх ухааныг судлах болсонд Альберто уламбар ганцаардах боллоо. Тэгэд ганцаардах тусам тэрний атаархал уламбар нэмэгдэнэ. Тэмцээн болох өдөр жойрцсоор. Тэгээд тэмцээнээс 2 хоногийн өмнө Лука дугуйтайгаа Альберто Жулия хоёрыг аваад бэлтгэлдээ гарлаа. Тэднийг хотын төвийн усан ориглуурын хажуугаар өнгөртөл тэнд хүүгээ хайж цөхөрсөн Лукагийн аав ээж хоёр сууж байна. Энэ үеэр Жулия "Лука чи чадна" гэж чангаар хашгирсанд энийг сонссон Лукагийн аав ээж хоёр нь тэрнийг харчлаа. Лука ч тэдний дууг сонсоод таньж бушуухан замаа товчлон толгодын оройлоо зүгтлээ. Тэднийг толгодын орой дээр гаргахад Женев явдаг вагон явж таарна. Тэгсэн Жулия тэр Женевт сургууль нь байдаг гэдгийг ярьсанд Лука тэрнээс сургуульд нь хамт явж болох эсхийг асуулаа. Тэгсэн Альберто уурлаад тэдний яриаг тасалж бушуухан доош дугуугаар бууж бэлтгэлээ хийхийг шаардна. Гэвч Лука дугуйтайгаа их зуруудахаас айлаа. Тиймээс Жулия тэрнийг тайвшруулахыг оролдтол Альбертогийн уур нь бүр их хүрээд өөрөө дугуйг нь унаад Лукаг сундалж их зуруу хар хурдаараа жийж гарна. Тэд хитрхи хурдтай явж байсан учраас замаасаа гарч буруу замаар ороод эцэст нь шууд далай руу унчихна. За тэгээд далай мангас болж хувирсан мань хоёр хүндэж харагдалгүй уснаас гарахын тулд эзгүй эрэг рүү сэлнэ. Болсон явдалд уурн хүрсэн Лука Альбертотой маргалдана. Энэ үеэр Жулия ирээд тэднийг эсэмэнд байгааг хараад баярлж гүйж очиод тэрсэнд Лука тэрэнд хамт сургуульд явах хүсэлтэй байгаагаа хэлдэг. Тэгсэн дургуун хүрсэн Альберто уураа барьж дэлэлгүй Жулиад "Танаа сургуульд чинь далай мангас сурч болдг юм уу?" гэж асуумагцаа ус руу үсрээд орчихно. Тэгсэн Жулия "Далай мангас байна" гэж айж хашгирахад Лукач бандсандаа бас айж угаа дүрсгэж "Далай мангас байна" гэсэн төнийг нь харсан Альберто гомдсондоо гонигтайгаар далай руугаа ороод явна. Гэртээ ирээд Лука Жулиад хоёулаа байсан ч тэмцээнд орж болно үстэй гэх мэтээр зогсоо заггүй ярьж эхэллээ. Гайхсан Жулия тэрнийг сэхэ оруулах санаатай аяхтай ус цацтал Лукагийн гарч бас адил далай мангасын гар болж хувирхан тэрэ. Тэгсэн Жулия сандарсан ч Лукагийн аюулгүй байдлыг бодоод тэрнийг бушуухан хөөж явуулдаг. За ингээд хаммаг мөрөөдлөн сүрсэн Лука яхаа мэдэхгүй далайн ирэг дээр хэсэг бодол болж байснаа Альбертотой уулзахаар шийдээд сэллээ. Тэрнийг очиход Альбертогийн цамхгэн сүрч гисэн орой дээр нь гомдсон Альберто бухимдангуй сууж байна.
Лука болсон явдалд уучлал гуйж маш их харамсаж байгаагаа хэлдэг. Тэгсэн энэ үеэр цамхгийн ханан дээр олон тооны зурааснууд байгааг Лука анзаарч ямар учиртай зурааснууд болохыг асуусанд тэдгээр нь аав нь явснаас хойш өнгөрсөн өдрүүдийг тоолсон тэмдэглэгээ гэдгийг Альберто тэрэнд хэлдэг. Өөрөөр хэлбэл Альберто Лукатай найз болохоос өмнө олон жилийн турш ганцаараа тэр арал дээр амьдарсан байж таардаг. Энийг нь ойлгосон Лука найзыгаа өрөвдөж хамтдаа Веспатай болох мөрөөдлөө биелүүлэхийн тулд уралдаанд ганцаараа оролцохоор шийдээд хот руу буцлаа. Маргааш өглөө тэмцээн тавлсан цагтаа эхэлдэг. Лука норж болохгүй учраас хуучин шумбалтын хувцас өмсөд гарааны шугам дээр очиж зогслоо. Зайл хэргэлдгээр алдартай Арколи уралдаан эхлэхээс өмнө Скичог оливын тосоор тосолдог. Ингэвэл усанд илүү гулгамтгай болно гэж тэр тооцоолсон байлаа. За ингээд уралдаан эхлэхэд Скичож сум шиг л хурдалж усыг зүсэн сэлж уралдагчдыг хошуучилж эхэлнэ. Тэгсэн замын дунд тосонд татагдсан загсууд тэрэн лүү шавж хазаж эхэлснээр хурдан саарад хамгийн сүүлийн байранд орчлоо. За ингээд бусдын дээгүр усанд сэлж байхад шумбагчийн хувцас өмссөн Лука усан доогуур алхаж байна. Гэтэл барианд ойртохын алдад усны даралтаас болоод Лукагийн дуулганы шил хагарч ус нэвтэрч эхэлдэг. Сандарсан Лука жинхэнэ төрхөө нуухыг хичээж явдал хорон санаад Арколи тэрнийг дэгээдээд унгаачлаа. Тэгсэн Лукаг тэглээд унахт нь дуулган салаад өнгөрөөд явчихна. Сэргэлэн Лука гэлс хувцсан дотор ороод нуугдаж, самбаачлаад ширээн доогуур нуугдаж мүлгсөөр баригдлагүйгээр байрандаа хэрж суулаа. За тэгэд паста идэх шат эхлэхэд Лука сэрээгээр гоймон яаж идэх учраа нэг л олдгүй. Аз болоход уралдааны тэргуунд явсан Жулия тэрэнд сэрээгээ яаж зөв эргүүлэхийг зааж өгдөг. Энэ үед хамгийн сүүлд ирсэн Скичогийн араас Гуидо гоймонго яаран идэж эхэллээ. Тэгсэн Жулия айл хэдийн дугуйгаа жигээд яваад өгсөн байна. Тэгсэн Арколи дахиад зайл гаргаж пастаг гараараа шүүрч аваад Гуидогийн ам руу бушуухан чихэж дуусгаад өөрөө дугуйн уралдаанд ордог. Энэ үед пастагаа арай хийж нэг мэдэж дууссан Лукач өөрийн хамгийн их бэлтгэл хийсэн дугуйн уралдааны шатанд орж хуучин дугуйгаа ядах юмгүй жийсээр бусдыгаа гүйцэж төрүүлж чадна. Тэгсэн уулын оргилд өгөхөд үүл харан хуйлаад бороо дусалж эхлэхэн дээрээ. Бороонд норж болохгүй Лука нэг сарвч доор нуугдаад яхаа мэдэхгүй зогсож байтал гэнтхэн Альберто шүхэр барьсаар тэрнийг чиглээд гүйж яваа харагдана. Энийг харсан Арколи тэрэн лүү давхиж өшгөлж унгааснаар шүхэр унаж Альберточ борооны тусалд нороод далай мангас болоод хувирчлаа. Далай мангас гэдгийг нь мэдсэн Арколич шагнал авахын тулд буцаж очоод тор авчирч тороо шидээд Альбертог барьж авахыг оролдоно. Найз нь аюулд орсныг харсан Лука зүгээр суулсангүй. Найзыгаа аврахаар шийдэж сарвчин дотроос гарч дугуйгаа харах хурдаараа жийлээ. Бороонд норсон Лука тэр дөрөө далай мангас болон хувирна. Тэгэд тэр Альбертог дугуйн дээр суулгаад хамтдаа их зуруу замаар харах хурдаараа уруудан давхдаг. Далай мангас барьж шагнал авахаар улайрсан Арколич хойноос нь хурдалсан бол Жулия охинч тэдэнд туслахаар араас нь давхина. Арколи замдаа тэдэн лөө хит хитэн удаа жад шидсэн ч онсонгүй. Энэ маягаар удвал хоёр найз нь аюулд орохыг ойлгосон Жулия охин Арколиг зогсоож найзуудаа аврахын тулд дугуйгаараа тэрнийг мөргөж хамтдаа онхолдоод өөрөө газар тунлаа. За ингээд газар хэвтэж байгаа Жулияг харсан мань хоёрч зугдахын оронд эргэж ирээ тэрнийг босгоход тусална. Тэгсэн энэ үеэр Жулиягийн аав Массимо тэднийг алхаар жад барьсаар ойртож ирлээ. Хотын иргэдэж тэднийг тойрон бүсэлжээ. Гэвч тэнд байсан хоёр далай мангас Жулияд тусалж байгааг харсан Массимо тэднийг Лука Альберто хоёр гэдгийг тэр дороо танилаа. Охин ч найзуудаа өмөрч "Тэгэд мангас биш ээ" гэсэнд Арколи тэднийг жадлахаар улайрна. Аз болоход охины аав Массимо "Би тэдний хэн гэдгийг мэднэ. Тэд бол Альберто, Лука хоёр байна. Бас тэд бол ялагчд." Гэд Альбертогийн гарыг өргөлөө. Тэгсэн Арколи тэднийг хүн бишээ гэж эсэргүүцсэн ч шүүгч дүрмийн дагуу тэдний ялсан гэж үзнэ. Энийг сонссон мань гурав Арколигийн жадыг хуг шидлээ. Хотын зарим загасчид далай мангаснуудыг агнахаар ирсэн байсан ч Массимо тэр хоёрыг хамгаалан зогсож байгааг хараад бушуухан явлаа. Тэр бүхэл Гуидо Сичо хоёрч Арколиг орхиод явна. Энэ үед Лукагийн эцэгийг хоёрч айд сандран ирцгэлээ. Тэгээд тэд хүүгээ хүмүүсийн тэмцээнд төрүүлж шагнуулаад зогсож байгааг хараад хүүгээрээ маш их бахархацгаана. Бас олон хоног гэрээсээ явсанд нь уурлаж байгаагач нуусангүй. Тэрхүү тэмцээний шагналын мөнгө тэдний төсөөлсөн шиг их биш байлаа. Гэсэн ч Лука Альберто хоёр авахаар зорьсон хуучин эвдэрхий Веспагаа авч чадна. За тэгээд тэр цагаас хойш хүмүүс далай мангасууд эв найрамдалтай амьдрах болж Порто Россод амар амгалан тогтлоо. Удалгүй зуны амралтанд дуусахад Жулия охин ээжийнх рүүгээ буцаж сургуультай явахаар болно. Тэгээд хоёр найзч вокзал дээр очиод Жулиятай салах ёс хийцгэн.
Тэгээд Жулиаг богоонд суусны дараа Альберто Лукад богооны тасалбар өгсөнд Лука их гайхлаа. Гэтэл мань Альберто найзыгаа Женев явуулахын тулд Веспагаа зараад тасалбар авсан нь энэ байлаа. Хөөрхөн сэтгэлтэй найз бай шүү тийм ээ. За тэгээд тэр үед Лукагийн эцэг эхэнч бас ирээд тэрэнд сургуульд сурахыг зөвшөөрж байгаагаа хэлээд Жулиагийн ээжийн дамжруулахар болсон гэдгийг дуулгана. Хагартлаа баярлсан Лука Альбертог хамт явахыг өрсөн ч тэр Массимотой үлдэж загасчлахад нь туслахаар шийдсэн гэдгээ хэлнэ. За тэгээд хоёр найзын сэтгэл хөдөлж нэгнээ тэрвэрч салах ёс хийсний дараа Лука богоонд сууж Жулиатай хамт сургуульд сурах мөрөөдлөө биелүүлэхээр алсын замд гарснаар энэхүү анимашн маань дуусаж байгаа юм. За энэ түрээд энэ галзуу хөөрхөн анимашны тайлбар маань дуусч байна. Ямар хөөрхөн анимашн байваа гэж муу бурууд нь бодогдлоо. Та нарт маань ямар санагдав? Өөрт төрсэн бодлоо комментоор хуваалцаарай. Буруу бүгдийг нь уншдаг шүү. За тэгээд энэ галзуу хөөрхөн анимашныг Butterfly Gamma Doppler-тай Кенгуру самартай хамтран хүргэлээ. Та нар маань галзуу хамттай Кенгуру самраа авч идэл Butterfly Gamma Doppler болоод олон гоёмсог скинүүдийн эзэд болцоогоорой. Description хэсгээс илүү мэдээллүүд аваарай гэж. Та нар маань Саба дараагүй бол Саба, дарцсан бол тэгэл болоо явчих юм. Ингээд хэвлээ. Дараагийн бас нэгэн галзуу анимашны тайлбараар эргээд уулзцгаая.